Тэгээд нэгээр хүмүүсийг ингээ унгааж штэ. За Зеленский харж гин үү? Энэ сайд байхгүй. Энэ дараагийн сайд байхгүй. За чиний баруунга бас байхгүй. За чиний үндэсний аюулгүй байдлын хороо хос ирсэн. Чиний ерөнхийлөгчийн тамгын газрыг бид нэр бүгдийг Израиль хүүрхэд бас баривчилж чадсан шүү. Энэ бүгдээр шорон дууснаа. Гар 9 зур. Токиод Японд амьдарч байгаа хүмүүс нь анхаараарай. 12 сарын 6-нд хагасаа өдөр 12 цагаас 4 цагийн хооронд анхан шатны хөрөнгө оруулалт ба хувийн санхүүгийн сургалт болох гэж байгаа шүү. За, дэлгэрэнгүй мэдээлэл энэ постны доор эсвэл дээр байгаа шүү. За, контент өргөжлүүл. Путин Америк Украины их тайвны төлөвлөгөөн дээр анхны хариултаа өглөө. Тэрнээс өмнө бас хэдийн юм ярьсан. Хариултаа орохоос өмнө жоохон контекст нэмээд өгчээ. Однако мы видим, что после переговоров на Аляске с американской стороны наступила определенная пауза. Бид нар юу харсан бэ гэх юм бол Америк талаасаа тийм Америкийнхан жоохон завсарлага авсан. Аляскад уулзсныхан дараа. И мы знаем, что это связано с фактическим отказом Украины от предложенного президентом Трампом плана мирного урегулирования. За тэгээд яагаад завсарлага авсан бэ гэх юм бол Украины тал Аляскад тохирсон хоорондоо ярилцсан их тайвны төлөвлөгөөгийг хүлээн зөвшөөрөөгүй. Полагаю, что именно поэтому появилась и его новая редакция. По сути, модернизированного плана уже. Тийм учраас бид нэг шинжилсэн 28 гол поинттэй их тайвны төлөвлөгөө харлаа. С 28 пунктов. У нас этот текст есть. Бидний текстийг төлөвлөгөөг хүлээж авсан. Тамаа суугаараа янз бүрийн суугаараа биднэрт ирсэн. Полагаю, что и он может быть положен в основу окончательного. За энэ их тайвны төсөл юу болох потенциалтай юм бэ гэвэл их тайвны суурь болох магадaltaй төсөл. За тэгээ өчтөр өдөр Путин бас олон нийтийн өмнө хэвлэл мэдээллийн хурал хийсэн. Тэгээ их тайвны төлөвлөгөөний тухай наривчилсан хариу өгсөн. И кто там нападает на господина Уиткофа? Это вот представители другой точки зрения, которые хотят вместе с украинским. За. Тэгээд Дональд Трампын илгээсэн хүн Стив Уиткоф маш олон хүмүүс одоо шүүмжлээд эхэлж байгаа. Европ талаас, Америк талаас. Тэгээд ягаад Уиткофыг шүүмжилж байгаа юм бэ гэх юм бол эсвэл хэн шүүмжилж байгаа юм бэ гэх юм бол авилга авж байгаа хүмүүс. Магадгүй Украинтай хамт нэг тогооноос мөнгө идж байгаа хүмүүс тэрийг санхүүж ажиллаж магадгүй. Тэгээ biz өмнө хэлжсэн тийм ээ. Украины засгийн газар эсвэл тэнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагууд тийш Украинд урсж байгаа мөнгөөр дамжуулаад бас юу хийжийнэ гэх юм бол пропагандагийн дайныг санхүүжүүлж байгаа тийм. Одоо Уиткофын эсрэг, Трампын эсрэг гэх мэт. Эстаблишментно воровать деньги и продолжать боевые действия до последнего украинца. За тэгэхээр тэдний хүсэл юу юм бэ гэх юм бол хамгийн сүүлийн Украины цэрэг хүртэл байлт хүсэлтэй байна. Но я уже публично выступаю. За би өмнө олон нийтийн өмнө тий энийг аль биесээр хэлсэн. За юу хэлсэн бэ гэвэл в принципе зарчмын хувьд мы к этому готовы. Бид нэр сүүлчийн эцсийн Украин цэрэг хүртэл байлтахад бэлэн байгаа шүү. Окей. За тэгээд илүү юу хэлсэн бэ? Проектов договора не было. Был набор вопросов, которые предлагалось обсудить. Одоо эцсийн төлөвлөгөө байхгүй, бэлэн болоогүй. Одоо зүгээр тий ярилцах ёстой сэдвүүд, гол поинтууд байгаа. И сформулировать окончательно. В целом, я уже говорил много раз на этот счет, мы перед моим визитом в США, перед визитом на Аляску, обсуждали это с американскими переговорщиками. После этого возник вот тот перечень возможных договоренностей из 28 пунктов. И, как я уже объявлял публично, он нам по определенным каналам был передан. Мы с ним ознакомились. После этого... За, зарчмын хувьд тэгээ бид нар Америкийн төлөвлөгөө Аляскад хүлээж авсан. За, тэгээ саяхан бас хүлээж авсан. За, Америкийн тал, Украины тал бас Швейцарт уулзж байгаа юм байна. Бид нар тэрийг бүгдийг нь мэдэж авсан. Албан ёсоор Америк талаасаа бид нар бас мэдээллийг хүлээж авсан. Юу болж байгаа бид нар бүгдийг мэдчихээн. Состоялись переговоры в Женеве между американской делегацией и украинской делегацией. И они, я так понял, между собой решили, что все эти 28 пунктов.
За тэгээд тэд нэр хоорондоо Украиний тал Америкийн тал юу шийдсэн бэ гэх юм бол тэр 28 поинтыг 4 ерөнхий сэдвээр хуваахаа шийдсэн байлээ. Нужно разделить на 4 составляющих отдельных. В целом, да, и нам это все было передано. В целом мы согласны, что это может быть положено в... Тэгээ энэ ерөөдөө бэлтгэж байгаа төсөл тэгээ инх тайвны хилцэл эцсийн гэрээний суур болох потенциал бол байгаа шүү. Хөөе энэ видео яач вэ? Цэнгүүний ахыгаа аваарай. Цэнгүүний найдвартай, чадвартай. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Facebook 350 мянган дагагч хүргэсэн. Instagram 70 мянга. Тэгээ өнгөрсөн 3 сарын хугацаанд миний YouTube-ийн сууг хамгийн өндөр өсөлттэй Монголын суугийн нэг нь. Тэгээ цэнгүүнэд баярлалаа гэж хэлмээр байна. Бас цэнгүүний орлого хэд нуграал явж байгаа. Яг гэх юм бол мань хүний видео эдитингийн чадвар тийм мэрэгжлийн төвшөнд ирсэн байгаа. За тэгээ цэнгүүнээ бит хоёр харамч биш үргэлж мэддэг сурсан юмнуудаа хуваалцдаг. Тэгээ цэнгүүнээ бит хоёр одоо юу гаргасан бэ гэх юм бол мэрэгжлийн төвшингийн видео эдитингийн сургалт гаргасан байгаа. За тэгээ та энэ 3 жилийн хугацаанд манай цэнгүүнээ бит хоёрын сурсан юмыг бас яг адилхан сураад өөрийнхөө контентээр эсвэл өөрийнхөө чадвараа дараагийн төвшөнд авчирмаар байгаа юм бол доор дэлгэрэнгүй мэдээллийн линк байгаа. За контент өргөшүүл. Но было бы с моей стороны невежливо сейчас вот говорить о каких-то окончательных. Гэхдээ ингээ болоогүй юм, түүхийн юм дээр одоо би янз бүрийн юм ярих жоохон бүдүүлэг байхаа тийм учраас тэрийг ярихгүй. Вариантах. Но их, поскольку их нет. Тэгээ эцлээгүй байгаа юм чинь тий. Некоторые вещи, они носят принципиальный характер. И в целом мы видим, что американская сторона учитывает нашу, в чем-то учитывает нашу. Тэгэл тэр point-ууд ер нь бол зарим нь зарчим яригдж байгаа тэн дээр. Ага юу харагдаж байна гэх юм бол Америкийн талд бидний үзэл бодол, бидний байр суурийг тий бодож үзээд тэр point-уудыг шингээсэн байх шиг байна. Энэ бол миний хувьд бол сайн мэдээ тий. Позицию, которая обсуждалась до Анкориджа и после Аляски, где-то нам точно совершенно нужно садиться и серьезно обсуждать. Тэгээд жигнэсээ хоорондоо суугаад тэгээд ярилцах юм зөндөө байгаа. Одоо ерөөхдөө сайжруулах, засах юм байгаа. Хүлээн зөвшөөрөхөөргүй юмнууд байгаа гэж штэ. Путин ерөөхдөө яг маш зөөлнөөр л хэлж байна. Какие-то конкретные вещи нужно все положить на дипломатический язык. Тэгээд дипломатын тий хэлээр энийг одоо ерөөхдөө бичих ёстой, хоорондоо ярих ёстой, эзлэх ёстой. Потому что одно дело, в общем, сказать, что Россия не собирается нападать на Европу. Гэхдээ нэг талдаа тий бид нар хэлж болно шүү дээ. Манай Орос бид нар Европ руу дайрах хүсэл алгаа. Это для нас звучит смешно, правда? Бидний хувьд бол энэ мэдрэл муудаа сонсож байна. Яг гэх юм бол манай тим төлгөө угаасаа анханасаа байхгүй байсан юм аа. Путин хэлж байгаа шүү. Никогда не собирались, но если они хотят услышать от нас, ну давайте мы это зафиксируем. Тэгэхдээ биднээс заавалчгүй сонсомоор байгаа юм бол цааснаар буулгах ёстой юм бол яа буулгая л та. Проблем алга. Вопросов нет. Просто там есть люди, мне кажется, они не в себе немножко. Гэхдээ зарим хүмүүс ингээд жоохон тийм мэдрэл муутай болцсон байх шүү байна. Когда публично или жулика какие-то что. Тэд нэр тийм Орос Европ руу дайрах байгаа. Тэгээ магадгүй тэд нэр зүгээр хулгаач байж магадгүй. Тэгээ авилга хүсэж байгаа байж магадгүй. Тэгээ дайнаас ашиг олж байгаа хүмүүс байж магадгүй. Они за это хотят получить. Публично своему населению, своим гражданам говорят, что вот Россия готовится. Тийм учраас тэр улс төрчнөр өөрийнхөө ард түмдээ юу хэлж байна гэх юм бол Орос Европ руу дайрах байгаа шүү. Нападение на Европу, и нам нужно немедленно укреплять, значит. Тэгээ бид нэр хурдхан шиг зэвсэг хүчнээ сайжруулах хэрэгтэй, жишээ мөнгө явуулах хэрэгтэй, хөрөнгө оолт хийх хэрэгтэй. Татвараа дээшлүүлэх хэрэгтэй. Интересы промышленности, частных компаний, то ли. Тэгээ магадгүй тэд нэр зэвсгийн компани хувийн хэвшлийн Германд орцсон байж магадгүй. Эсвэл өөрийнхөө улс төрийн оноогоо дээшлүүлэх хүсэлтэй. Керстамер, Макрон, Мерц. Ер нь бол тийм шүү дээ. На этом фоне өөрийнхөө улсаас үргэлжлэн гараад поднять свои внутриполитические рейтинги, имея в виду плачевное состояние. Нийгэм нь хүнд байгаа, эдийн засаг нь хог болцсон. Тийм учраас тэд нэр ерөөхдөө гадны нэг дайсан луу Путинийг хартаа гэх хэрэгтэй гэж магадгүй. За, Зеленскийгаас бас сонирхолтой мэдээлэл байгаа. Юу болж байгаа юм бэ гэх юм бол дахиад нэг өндөр алтан тушаалтан хамт тогооноос мөнгө идсэн хүнээ алтлаа. Хин юм бэ? Шановні українці, українки.
Звучало від Росії формально і неформально та про умови, які Росія висуває. Зараз же ми готуємось до зустрічі з американською стороною. За бид нар өөрийнхөө юунд бэлтэж байгаа юм бэ гэх юм бол Америкийн талтай уулзахтаа бэлтэж байгаа. Тэгээ Зеленский одоо Вашингтон руу Кроки, які потрібні, щоб мир дійсно був. І щоб це був достойний мир. І коли вся тэгээд юуны төлөө юм бэ гэх юм бол dignified peace царай алдахгүй. Манай ард түмний хүндэлсэн их тайвны төлөө. увага зосереджена на дипломатії, на захисті у війні, потрібна внутрішня сила. За тэгээд хүн болгон хаашаа фокуслаа ажиллаж байгаа юм бэ гэх юм бол инх тайвны төлөө дипломат харилцаан дээр төвлөрж ажиллаж байгаа. Тэгээ одоо юу чухал юм бэ гэх юм бол манай дотоодын улс төр тогтвортой байх ёстой. Бид нар нэгдсэн байхгүй бол хэцүү дээ шүү гэсэн утгатай юм хэлж байна. Внутрішня сила – це основа нашої зовнішньої єдності і наших Бид нар нэгдсэн байж ич хүчтэй тэгээ сайн харилцал хийж чаднаа. відносин зі світом. І щоб внутрішня сила була, не має бути причин відволікатись на щось інше, крім захисту України. А тийм учраас ингээ нэгдсэн байхын тулд ажил дээрээ төвлөрөхийн тулд одоо энэ юу хэлж байна гэх юм бол бүхсийг ухаа болооч. Навилгатай тэмцэх газар ямар ядаргаатай юм бэ? Олон сайд нар одоо ингээд ажиллаа өгж штэ. Манай засгийн газар байхгүй болж байна. Миний замын андууд бүгдээрээ их орноосоо зүхтж байгаа. Тэгээ Зеленскигийн хоёр үндэсний аюулгүй байдлын хорооны гишүүн хаашаа зүхтсэн? Израиль руу зүхтсэн. Их орондоо ирж гин үү? Үгүй. Нөгөөх нь хаашаа зүхтсэн? Турк руу зүхтсэн. Одоо дараагийн хүн юм бэ? Я хочу, щоб ні у кого не було жодних питань до України. Тому сьогодні наступні внутрішні рішення. За тэгээд бид нар ингээ нэгдсэн хүчтэй байх ёстой. Учраас би өнөөдөр энэ шийдвэрийг гаргасан. Перше. Відбудеться перезавантаження Офісу Президента України. За, ерөнхийлөгчийн тамгын газрын алтан тушаалтуудыг шинээр томилноо. Керівник Офісу Андрій Єрмак написав заяву про відставку. Манай ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак өргөдлөө өгсөн. Яагаад өргөдлөө өгсөн бэ гэх юм бол өчтөр авилгатай тэмцэх газар Андрей Ермакийн гэрлөө орж тийм баримт нотлохоо цуглуулсан. Я вдячний Андрію за те, що українська позиція в переговорному треку завжди була ним представлена саме так, як і має бути. За тэгээд Андрей Ермак бол сайн хөдөлмөрлсөн баярлаа анд минь жинхэнэ их орж хүн байсан шүү. Тэгээд жигнэс их орж хүн байсан уу? Яг гэх юм бол энэ Киевийн хэвлэл мэдээллийнхэн Zelensky's chief of staff Yermak resigns amid Ukraine's biggest corruption scandal. Украины түүхэнд хамгийн том авилгын скандалнаас болж Андрей Ермак алтан тушаалаа өргөдлөө өглөө. За тэгээд Ермак юу юм бэ гэх юм бол одоо Зеленскийтэй бараг 15 жил хамт ажиллаж байгаа. Яагаад ер нь бол Ермак сая буугаад өгсөн бэ гэх юм бол энерги атом эрчим хүчний компани руу $100 сая санхүүжил өгсөн. Тэрнээс 15% ёндоо нэгсэн. Тэгээд Ермак ба Зеленскигийн баруун гарууд Киевийн хотын загт өөртөө юу барьсан бэ гэх юм бол тансаг 3 давхар вилла гих мэтчин барьсан. Тэгээд Ермак дөнгөж саяхан 3 хоногийн өмнө Америкийн талтай Швейцар улсын Генев хотод хэлцэл хийж исэн. Одоо байхгүй болцсон. За тэгээд юу болж байна гэх юм бол цаана Зеленскигийн арыг даадаг, ажлыг явуулдаг, улс төрийн өрсөлдөгчийг дардаг, их хурлыг бацдаг хүн хэн байсан бэ гэх юм бол Андрей Ермак байсан байхгүй юу? Тэгээ юу болж байна гэх юм бол одоо Зеленский 100 гаруудаа алдсан байгаа. Одоо харамсалтай баруун гараач бас алдчихж байгаа. Юунаас болж байгаа юм бэ гэх юм бол нөгөө хулгаанаасаа болж. За тэгээ одоо Зеленскийг улам булан руу шахаж байна. Тэгээд энэ авилгатай тэмцэх газрыг хэн өдөрч байгаа юм бэ гэх юм бол дахиад хэлье. Америкийн элчин тэрийг өдөртөж байгаа. Тэгээ Америкчууд Дональд Трампын хүмүүс юу хийж байна гэх юм бол нэг нэгээр Зеленский эргэн тойрон байгаа хүмүүсийн бүхсийг ухаад баримт нотлохоо гаргаад тэгээд Зеленский одоо Вашингтон хот руу явах юм бол амар шахуулна. Гарын тултал мушгин. За Зеленский өөрийнхөө Ермакийн тухай юу ярьсан бэ гэх юм бол 2021 оны бичлэг хэдүүлээ хамт сонсцгоо. Пан Ермак реальный потужный менеджер. Ермак юу юм бэ гэх юм бол жинхэнэ хүчтэй менежер шүү. Не на словах, не бла-бла-бла. Зүгээр хоосон үг хэлдэг хүн биш ээ. А реальный патриот України, який жинхэнэ их оронч.
24 цаг 7 өдөр зогсолтгүй Украины төлөө тэмцдэг хүн шүү. Дуже багато працює. 24 Ганцхан Украины төлөө. на 7. Тэг ягаад сая өргөдлөө өгсөн бэ? Тільки заради України. Він прийшов зі мною. Він під Ермак надтай ирсэн. Тэгээ Ермак хизээ явах юм бэ гэх юм бол надтай яв. Тэ эцсийн буудал хүртэл бид нэр хамт явна гэж штэ. Тэгээ Ермак эсвэл Зеленский чадаагүй юм байна. Тэгээ Зеленский юу юусэн бэ гэх юм бол найзгаа зүгээр заавчлаарай. Чи баригдцсан. Уучлаарай. зі мною. За тэгээд Зеленский хүрхийн амтан одоо Вашингтон хотод очоод нэлээд ширүүн аимшигын төсөл хүлээж авах хаа. Одоо Трампын Витков Москва руу явж байгаа. Путинээс комментуудаа сонсон. Путин маш олон юм дээр үгүй гэж хэлнэ. Хамгийн гол тэр Украины 800 мянган хүний цэргийн алдны хязгаарыг хүлээн зөвшөөрөхгүй. Европын талыг нэгж байгаа ямыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэх мэт чинь зөндөө олон поинтууд дээр зөрчил гарна. Путин өөрийнхөө үзэл бодлоо хэлнэ. Тэгээд тэр үзэл бодол шингээсэн шин төслийг хэн танилцуулах юм бэ гэх юм бол Зеленский танилцуулна. Одоо хэн байхгүй юм бэ гэх юм бол үндэсний аюулгүй байдлын хорооны гишүүдүүд нь байхгүй, ихэвч сайдууд нь огцорцсон. Ермак нь бас хайжууд нь байхгүй. Тэгээд цаана юу байгаа юм бэ гэх юм бол баахан нотлохоо баримт, шорон гих мэдчлэн сенсац. Тэгээд нэг нэгээр хүмүүсийг ингээ унгааж штэ. Тэгээд за Зеленский харж гин үү? Энэ сайд байхгүй. Энэ дараагийн сайд байхгүй. За чиний баруун гар бас байхгүй. За чиний үндэсний аюулгүй байдлын хороо хоосорцсон. Чиний ерөнхийлөгчийн тамгын газрыг бид нэр бүгдийг тэ Израиль, Туркэд бас баривчилж чадна шүү. Тэ энэ бүгдээр шоронд дууснаа. Гар 9 зур. Тиймэрхүү болох байхаа. Харцгаая.